Ер нь дууддаг юм. Гэхгүй те. Хин гэсэн чи. Сэтгэл зүрх маань. Тийм мэдгүй амар сонин штэ. Зургаан стадад жүжиг үзээд драмын театрт. Тэгэд ямар гоё юм бэ гэх нэг тийм үлгэрийн юм шиг байсан байхгүй. Тэр одоо жүжиг нэг улаан даруулт хөлгөн онгоц гэж жүжиг байсан баха. Тийм би одоо санаж байгаагаар асарж агаах урнаагч хоёр гол дүртэн тоглож исэн. Бас хоёр хүүхэдтэйгээ. Тэр үед би ч 6-тай тэнийг 2 дор ангид хийсэн. Тэгэл гант төмөргөө энэ юм цагаан сахал махал зүүцсэн том ганс манстай. Тэгэл тайзан дээр юм том улаан даруул гарч ирж мөрөөл. Тэгэл бүр алмаар яа гэл. Тэгэл ер нь тэр цагаас хойш нэг юм уран бүтээлд татагдах, урлагт татагдах нь илүү ихссэн гэх юм уу. Урлагийн дунд ингээд оронгууд нэг энерги нэг тийм гоё идэг гэх юм уу. Ер нь урлагийн дотор ингээд байхаар ингэж татдаг. Тэр нэг энэ одоо нэг өөр ертөнц мэдрэмж явд ч юм уу те. Тэгэл татагдаал орсон баг таа л гэж бодож байна. Ер нь хөдөлгөөнтэй л хөгтсөн дөө. Тий амар хурдан хөдөлгөөнтэй. Тэгтээ шууд утгаараа. Тий. Одоо ингээл зам ам гарах чивэл ингэж ээжийн гарнаас хөтөлж зогсчихсон. Гинт гараа тавилаа гүүж мүдэг. Ер нь жоох нэг тийм эвгөө хөдөлгөөнтэй хөгтсөн. Огцом гэх юм уу. Тэгэл ингээд ер нь л Google явждаг. Ер нь алхаж баг үзэг авах баг та. Тийм. Тэгэл яг урдчил одоо л худлаа цаг нөхцөөс ингээд яриад байгаа л авчих тийм тэгэл нэг ажил мэл хийгээл те. Өөр юм хийх гээд байгаа ч юм уу. Намич болох гээд байгаа юм шиг л байсан. Тий. Намаа их гээд бизнес хийх гээл. Ер нь дууддаг юм. Гэхгүй те. Хин гэсэн чи. Сэтгэл зүрх маань. Тийм мэдгүй амар сонин штэ. Ингээл болчих гэж бодохоор чадахгүй юм шиг байлээ. Гэхгүй. Цаанаасаа л нэг ингээл гонигтай ч юм шиг те. Дуудаад идэх байхгүй юу. Хин нэгэн хаанаас ч бөө мэд. Яг гой дөрүүд бол байгаа л да. Яг энэдмийн жүжигийн гол дүрт бас гоё санагддаг. Одоо энэ тий. Кинон дээр болвол бас нэг тийм жоохон түүхэн тийм баатарлаг бас гоё юм болов уу гэж боддог. Тэгэл нэг юм хаамантай тий. Нэг тийм түүхэн одоо ийм баатарлаг шинжээг агуулсан кино тавдууд бас гоё болов уу гэж боддог. Ер нь бол нэг тийм одоо шууд хааны дүр гэх юм цааш юм. Тэ ер нь жоохон энэ чинь бас намтарчилсан бодит амьдралаа сэдвлэн бүтээсэн кино учраас тэгээд тэр бодит амьдралаа сэдвэлсэн хүмүүс нь өөрсдөө яг одоо ингээд домог болцсон байж байгаа учраас тэр хүмүүсийн амьдралаар сэдвэлсэн учраас үзэхэд бас жоохон эвгүй байсан байгаа. Яг тэгвэл тэрэн дээр чинь өөрсдийнхөө амьдралыг шууд л юунаас ч нуухгүй ямар ч баг зүүхгүйгээр бусдад ингээд дэлгэн харуулж байгаа нь өөрөө энэ чи яг одоо цагт бас манай Монголын нийгэмд гэх юм уу маш том юм цохилт болж байгаа бас нэг үзэгдэл юм болов уу гэж харж байгаа. Тэгэхгүй одоо нэг нийгэм чинь бас аюу хэцүү болчихлоо шүү дээ. Ер нь багтай хүмүүс аюу ихтэй болчлоо. Сошиал рил амьдрал хоёр нь ингээд тусдаа болцсон энэ төр те. Камерны өмнө харахаар ингээд шал өөрлөждөг. Тэгээ камерны ард ингээд харангууд шал өөр хүн байж идэг те. Яг жагаах бол хүндэтгэх шалтгаантай байсан баг. Заяах бол үзэж чадахгүй гэж хэлсэн юм билээ үгүй. Чадахгүй нэ. Тэгээд бүр сүүлд бид нэг кино театрт бас нэг юм фэн уулзалт гэдэг шиг тийм уулзалт. Тэрэн дээр бол заяах ирсэн. Тэр үед бол заяах кино үзсэн байсан. Тий. Тэгэл ер нь яахтай тэгэл ер нь таалагдсан юм байна лээ. Яг тэгвэл нэг бүх дуунууд нь яг өөрсдийнх нь дуу бүтсэн түүх те. Ягаад тэр дуу анх тийм дуу гарах болсон шалтгаанууд нь бүгд ингээл өөрсдийнх нь амьдралтай нь уялдаа холбоотой учраас бас ингээл амар
Тийм зарим газруудад бол хэцүү л байсан байгаа шүү дээ. Одоо жишээлбэл зөв хүн дээр гэхэд бол заяахан тий тэр эйжен өнгөрдөг хэсэг мэсэг бол одоо яг тэр ингээл дуу муутай холбогдоод ингээл байж байгаа нь бол бас тэр чинь нэг тийм зүгээр л энгийн ингээд ярьчих зүйл бас биш байхгүй юу. Кубана бас кадр гэж хүмүүс бодит амьдрал дээр байдаг. Куба гэж хүн байсан. За юу яж хаан пистакод. Буцаад нийлц юм уу? Тий. Гэхдээ би бол тэр хүнтэй уулзаагүй. Гэхдээ ерөнхий характерыг хүмүүсээс сонсож тий яг тэр үеийн одоо Дэнжимэнгийн ч юм уу энэ 5 шар одоо ингээл энэ 8-ын толгойд ингээл тойруулаад атманууд цав. Тэг тэр 2000 оны их үед байсан атмануудын ярианаас сонсоод ер нь атман хүн яг ямар байсан юм тий. Тэгээд ер нь яагаад атман байсан гэдэг талаас нь судлаад тэгэл төр дээр ажилласан та. Тэгэл бас яг одоо нэг тийм тэр үед л ингээл бас нэг юм тэр үеийн л залуучуудын нэг төлөөлөл гэж бол ер нь би бас авсан. Яг ингээд Кубана гэж хувь хүн гэхээс илүүтэй яагаад тэр үед тийм олноороо тийм байсан юм. Тэгээ юунаас болж гэдэг нэг айгуу надад сонирхолтой байсан л да. Тэгээд нэг юм атман байснараа ч юм уу те ямар нэг юм юутай л шалтгаантай л байгаа шүү дээ. Тэ атман хүн ингээл юу гэдэг өдөр болгон хар ажил хийгээл ингээл амар хүнд хүчээр ажил хийгээд байвал хүн бол атман болохгүй байх. Тэ өдөр болгон ингээл хүнд үзэн ядагдаад ч юм уу өдөр болгон ингээл дарамтанд ороод идэг бол тийм олноор атман гэж байхгүй байх. Тэ тэнгууд атман гэдэг чинь тэр үедээ бас нэг одоо энгийнээр хэлэхэд бизнес маягийн байсан байгаа байхгүй. Жоох юм толгойтой хүмүүс нь бусдыгаа удирдаад тэгээ бас тэр үеийн нөхцөл байдал нийгмийн нөхцөл нөр жоохон хүнд байсан учраас бас нэг хоол олж идэх аргачлал гэх юм уу те. Тэгэл гоё эсрэг дүрүүд гоё ш. Ер нь эсрэг дүрч өрөө гоё. Тэ. Гоё эсрэг дүр гоё эрэг дүрч гоё тэ. Яг одоо би эсрэг дүрийн жүжигч юм болно ч юм уу тийм байхгүй. Тэгээ эн чинь одоо ингээл нэг кинон дээр л ороод гарч байгаа юм процесс учраас. Тэгээ одоо манай кино маань 11 сарын 1 хүртэл гарч байгаа. Тэгээ үзэж амжаагүй одоо анги хамт олон найз нөхөд татарын үнэнч фэнүүд те байгаа бол 11 сарын 1-ээс өмнө та бүхэн бүх кино театраар гарч байгаа. Татар уун сагны киног ирж үзээрэй. Тэгээ та нарыг үнэхээр бас сэтгэлийн юм торгон нарийн мэдрэмжүүдийг чинь хөндөж тэнд инээлхэн ойлуулна те ер нь хүнээс гарч болох бүхэл сэтгэл хөдлөлийг тэнд та бүхнээс гаргуулнаа гэдэгт бол бүрэн итгэлтэй байна.